За 460 хөдөлгүүр буюу одоо 200 крон дээр хийгдсэн байдаг хөдөлгүүр маань ер нь ерөнхий гэмтлэх юм бол бас нэлээд ийм эвдэрдэг байгаа. Түгээмэл эвдэрдэг зүйлүүд гэх юм бол астачер байна. Астачийн шойтх нь болохоор одоо мараалын илэгдлээс одоо шойтх нь багассан тохиолдолд астачер авах бодоод буюу машин асахгүй маягаар эвдэрдэг. За холимгийн алт бол энэ байна. Аккумуляторыг солихдоо нэг нэмэх хасгын шонгийн салгадаг учраас энэ одоо коллектор маань өөрөө бохир байгаа тохиолдолд анхны байрлалаа мартаад тэгээд тэрнээсээ болоод энэ машин асангуудаа унтрах эсвэл ассныхаа дараа чичирж одоо салгалах тохиолдол ирдэг. Тийм учраас энэ коллекторыг одоо тогтмол цэвэрлүүлж авах хэрэгтэй байдаг шүү. Мөн дээрэс нь 460 хөдөлгүүр маань бас гинж тухны гинж гэдэг зүйл нь аюу сунж одоо өглөө машин асахад харар гэдгсэн дуу чимээ гардаг байгаа. За энийг болохоор бид нар яах ёстой вэ гэхээр тухны гинж рүү дугуурсан байх юм бол онцлуулаад хамгийн сайн сэлбэгийг авч одоо оригинал сэлбэгээр тухны гинжийг солих шаардлагатай байдаг. За 460 хөдөлгүүр маань өөрөө шууд цацалтай D4 хөдөлгүүр одоо хөдөлгүүр гэж ярьдаг да манайхан шууд цацалтай борсонктой. Тийм учраас жоохон бензин голох тийм асуудлууд бас байдаг. Тийм учраас та бүхэн машиндаа бол маш сайн бензин хийж авах хэрэгтэй. Бензинээ маш сайн бензин хийж авах хэрэгтэй. Мөн дээрээс нь бас масл иддэг тийм хөдөлгүүрт нь түгээмэл гардаг гэмтэл байдаг. Масл идсэн тохиолдолд одоо шүүбэ татаа үзвэл моторын масл нь тодорхой давтамжтайгаар 14 хоног ч юм уу эсвэл 7 хоногийн дотор 500 г 1 литрээр багасаад байгаа тохиолдолд та хөдөлгөөрөө онцлуулад хуравж ирзэн үү койлцоо гэдгээ үзүүлээд моторынхоо хуравж ирзэн койлцоог солиулах хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр одоо хоошоо утаа яад масл идэх учраас. Мөн дээрээс нь 460 хөдөлгүүрт анхаарч авах хэрэгтэй зүйл нэг юм бол юу байдаг? Өвөл нэг одоо хүүтэнд их тавиад асаахтаа манайхан шууд асаагаа хүлээ явуулдаг. Асаасны дараа 2-3 минут ч юм уу заавал 5 минут орчим нормалдаж хөдөж явах хэрэгтэй. Тэрнээс болж одоо хөдөлгүүрт айгүй их тооцоолоогүй одоо нэг эрсдэл буюу одоо нэг илэгдэл их үүсч идэг учраас өглөө машинаа асаагаад 3-5 минут нормалдаж яваарай. Бас 460 хөдөлгүүрийн аржаатрийн тагийг маш сайн шалгуулж авах хэрэгтэй. Одоо эдний аржаатрийн таг нь болохоор айгүй их тийм одоо калапанга эвдсэн тийм цөмсөн тохиол айгүй их байдаг учраас энийг шалгуул солиулж байгаа. Тэгэхгүй бол усан төргөх, усан халах ийм одоо хөдөлгүүрт нь асуудлууд гардаг байгаа шүү. Мөн дээрэс нь машиных нь агаар шүүгчийг бас байн шалгаж солиулж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол агаар шүүгч нь бохирдсон тохиолдолд хөдөлгүүр рүү тоос шороо орж гээлц койлцыг их айгүй муутгадаг байгаа шүү.